сайн байцгаана уу. Тэгээд би яг энэ бичлэгийг олон сараар олон хоногоор бодож байгаад яг энэ бичлэгийг хийж байна. Тэгээд би яг та бүхэнтэйгээ юу ярихыг хүсэж байна вэ гэхээр Монгол орнд тулгараад байгаа тий нэг өвчин байгаа шүү дээ. Хавдар гэсэн яг энэ өвчин. Энэ өвчний талаар ярилцахыг хүссэн юм аа. Тэгээд би өөрөө болохоор хорт хавдрыг даван туулагч зөвхөн жирийн нэг Монгол эмэгтэй, Монгол ээж байна. Тэгээд өөртөөгөө адилхан зовлон нэгтэй хүмүүст бас тэгээ урам зориг болох үднэс тий магадгүй тий хавдартай хүмүүс маш хүнд сэтгэл зүйтэй байдаг. Тэгээд хэрхэн бас яаж хорт хавдрыг даван туулсан талаараа та бүхэнтэйгээ ярилцахыг ингээ хүсэж энэ хөө бичлэгийг хийж байгаамаа. Тэгээд за би 2017 онд анх өөрийгөө хорт хавдартай гэдгийг мэдсэн. Би 8 сард жирэмсэн байсан л та. Тэгээд умаа үзүүний хорт хавдартай гэдгээ би мэдсэн. За тэгээд 8 сард жирэмсэн давтан шинжилгээ өгөхгүй нөгөө явж байхдаа яг өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн. Эмчнэр нөө дотор үзлэг хийгээд тэгсэн дотор үзлэг хийсэн чинь шууд өөдөөсөн цус алдаад тэгээд юу яасан байгаа. Эмчнэр эмчтэй юу болж байна гэх тий баахан эмчнэр цуглаад баг цаг гарan би тэр эмэгтэйчүүдийн орон дээр ингээ хөвтөөд тий тэгээд эмчнэр надад юу гэж хэлсэн бэ гэхээр за яг баттай бол биш. Тэгтээ хавдар ээж магадгүй юм байна шүү. Чи яаралтай хот яваарай гэдгийгсэн. Тэгээд би болохоор Хинтээ аймгийн Өмнөлөг суманд амьдардаг хүн байгаа. Тэгээд аймагт очиод үзүүлээд аймгийн эмчнэр хот руу одоо хавдар судлалын эмнэлэг рүү тэгээд их нэлхс руу нөгөө 13 яа бичиж өгөөд тэгээд яаралтай яваарай гэдгийгсэн. За тэгээд би хавдартай гэсэн яг энэ үгийг анх яг сонсоход маш хэцүү байсан. Тэгээ юу вэ ч яагаад яагаад ингэ хавдар байдаг вэ? Гэхдээ баттай биш юм чинь хавдар биш байгаа баха гэж айгүй найдсан л та. Тэгээд би хот явсан. За хот яваад би хавдар судлалын эмнэлэг орсолдоо. За хавдар судлалын эмнэлэг орохдоо би юу гэж бодож ирсэн бэхээр хавдар судлалын эмнэлгийг одоо айгүй хүн багтай тий хүн багтай тэгэл ороод шууд номер аваад ингээл эмчтэй үзүүлээл ингээл явчихна гэж би дотроо тэгээд төсөөлж орсолдоо. Тэгээд орсон чинь миний бодож ирсэнээс бүр шал эсрэгээрээ байсан. Хавдар судлалын эмнэлгээр баг ингээд зүрх ингээд айггүй гэх юм уу баг хөдөлч хүн тийм байсан. Тийм хүнтэй. Тэгээд нөгөө номер аваад ингээ хүлээлгийн сандлууд нь ингээ дүүрцэн. Хажуугаар нь ингээ хүмүүс ингээ зогсцсон тий игнээд ингээ зогсцсон номероо хүлээгээд. Тэгээ би ингээд номер авсан чинь бараг 100 хэдэн хүний дараа ингээд одоо би байгаа хгүй юу миний номер маань. Тэгээд хүлээж агаад ямар ч гэсэн эмчит үзүүлэх номер авсан. Тэгээд тухайн үедээ би өдрөө бол үзүүлж чадаагүй бараг 7 хоногийн дараа би үзүүлэх ингээд одоо эмчит үзүүлэх номер авч байгаа хгүй юу. За тэгээд 7 хоногийн дараа би очиод юу яасан шинжилгээний хариуг ингээ асуусан чинь хариу чинь гараагүй байна гэж хэлсэн. Тэгээд за гараагүй юм байна гэд. Тэгээд эхний удаа явахдаа би дүүгээ дагуулад явсан. Дараачийн удаа найзтайгаа зүг очиод асуусан чинь бас юу байхгүй байна. Хариу чинь гараагүй байна гэдгийгсэн. Тэгээд 21 хоногийн дараа ахиж очиод би ганцаараа очсон л тоо тэр үедээ. Тэгээд очиод асуусан чинь бас хариу гараагүй байна гэдэг. Одоо би шинжилгээ өгөөд 3-7 онцлоо 7 хоногийн дараа гарна. 7-оос 10 хоногийн дараа гарна гэж хэлсэн шүү дээ гэсэн. За тэгвэл дээшээ шинжилгээний өрөөлөө очиж асуугаад ir гэдэг. Очсон чинь харин хариу нь гарсан байсан. Тэгээ би хариугаа бариад нөгөө эмчтэрээ очсон. За тэгээд тухайн үедээ болохоор яг тэр нөхцөл байдал бол жоохон хэцүү байсан л та. Эмчийн хандж байгаа хандлага ч юм уу. Гэхдээ би хэн нэгэн эмчийг би буруутгах гэж одоо энийг ярьж байгаа юм биш. Магадгүй яг миний туулах ёстой зам л байсан байх гэж би одоо хардаг. За тэгээд шинжилгээнийхээ хариу бариад эмчтэрээ орсон эмч үзснээ өөдөөс хортоо л хавдар шүү дээ. Одоо тэгээ яах вэ гэл над руу амар ингээл хараад тэр эмч ингээл маск зүтсэн нүдний шилт эмчээс л та эмхтэй. Тэгээд маскны цаанаас нэг айхтар царайдсан харагдахгүй. Тэгээд шууд өөдөөс одоо тэгээ яах юм гэл надад асууж байна. Би юу гэж хариулахаа мэдэхгүй. Тэгэл дугаа зогсоод тэгсэн чинь
ямар ч найдлага байхгүй гэдгснээ миний өдөс нөө шинжилгээний цаасаа ингээд шидэж байгаа байхгүй. Тэгс нөө цаас нь угаасаа шинжилгээний цаас чинь нэггүй учраас нөгөө шидчихэр ингээд хийсэд ингээд шалан дээр унчиж байгаа байхгүй. Тэгэл надад эмчийн хэлсэн тэр үг амар хүн туссан. Тэгэд би болохоор шинжилгээний хариуг авах гад эрэхтэй сэтгэлээ бэлдсэн байсан байхгүй юу. За хортой хавдарч байж магадгүй. Гэхдээ айгу тайвнаар хүлээж аваа шүү. Тэгээ сараачи тайван хүлээж авах хэрэгтэй. Хүчтэй байгаарай гэд өөрийгөө зоригжуулаад тэгээд орсон. Тэгсэн чинь тэр эмчийн надад тэгж хандсан хандлага миний тэр одоо өөрийгөө хүчрэгжүүлж исэн юуг маань шууд нураасан байхгүй юу. Тэгэл би доошо тонгоогоол нөгөө шинжилгээнийхээ хариуг аваад би яг яаж хавдар судлаас гарснаа би мэддэггүй. Нэг мэдсэн чинь би яг хавдар судлалын үүдэн дэдэг нэг юм том юм баг нь байсан. Би тэрийг төсч уйлаад байжсэн байхгүй юу. Тэгэл би шууд уцаа гаргаж ирээл ээж руугаа залгаал. Ээж гэл би дуграал шууд миний хоолоо зангаад би бүр ярьж чадахгүй. Тэгсэн чинь ээж маань цаанаас миний охин яасан гэлтэй чинь ээжийн асуусан асуултанд би бүр хариулж чадахгүй бүр уйлаад. Тэгээ ээж миний охин яасан бэ гэхээр ээжээ надад ямар ч найдлага байхгүй гэж байна. Намайг өхнө гэж байна гэд би тэгсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ээж маань юу гэж тэгж юм бэ миний охин юу гэж тийм байж идгийг миний охин чи идэглэн штэ гэд. Тэгээд л ээж маань тэгэхэд нөө хөдөө байсан би чи хотод байгаа штэ тий. Хөдөө яг хүүхдүүдийн маань хараад ээж минь байгаа болохоор тий. Тэгээ би тэр өдрөө ганцаараа явж таарсан. Тэгээд 8 сартаа жирэмсэн томоос том гизтэй тий. Тэгээд магадгүй жирэмсэн хүн яг тийм мэдээ гинтийн сонсоод миний бие бас тий муудах ч юм уу янз бүрийн зүйл гарах байсан баг. Гэхдээ ямар ч байсан азар тийм болоогүй. Тэгээд яг тэр мэдээ бол надад амар хэцүү байсан. Бараг дэлхий хөмрөөд ирэх шиг болж исэн. Тэгээд яг тухайн үед надад ямар сэтгэл төрж исэн бэ гэхээр би өөрийгөө ерөөсөө бодоогүй. Тэгээд миний нүдэнд гидсэнд байгаа одоо тэр 8 сартай хүүхэд маань. Тэгээд тухайн үед манай хүүхдүүд чинь 2 настай, 4 настай. Тэгээд 4 настай, 11 настай гэд ингээд юм хүүхдүүд байсан байхгүй юу. За тэгэл би чинь юу яагаад хүүхдүүд маань бодогдоод одоо хэрвээ би ингээ өгчүүлтэй миний гидсэнд байгаа хүүхдээ яах вэ? Хэрвээ би өгчүүлтэй ээж минь одоо яах вэ? Тэгээ хэрвээ би өгчүүл миний хань одоо яах вүлээ гэж юм уу? Яг ийм бодлоод ингээ төрөөд надад айгүй хэцүү байсан гээд яг тэр үе бол миний баг амьдралын хамгийн хар бараан яг тийм өдөр байсан л та. Тэгээд би чинь 8 сартаа жирэмсэн байсан. За тэгээд л их нэлсаар явлаа. Хавдар судлалынхан болохоор бид нэр хүнээл авна. Хүүхдийг бол амийн таслана. Тэгээ ургийг бол ингээд төрүүлэх боломж байхгүй. Бид нэр хүнээл авч үлдэнэ. Тэгээд их нэлхэс дээр очсон. Их нэлхэс болохоор зэрэг хүүхэд их хоёрыг хоёулангийн аварна. Тэгэж ямар нэгэн аль нэгнийг эндэгдэлд оруулах юм байхгүй гэд. Тэгээд би 9 сарын 22-нд хийсвэрээр их нэлхэст төрсөн. Хүү маань 8 сартай гарсан л та. За тэгээд тухайн үедээ болохоор хавдар судлалын эмчнэр болоод их нэлхэсийн эмчнэр юу гэж ярилцсан бэ гэхээр за ургийг нөгөө хийсвэрээр гаргахад нь хавдрыг нь авах уу? Нэг бол дараа нь авах уу гэд. Тэгээд минийх болохоор тухайн үедээ 2 дугаар шатнд явж байсан л да хавдар маань. 2 дугаар шатнд явж байсан. 2 дугаар шатнд байгаа учраас хавдар хийгээд хавдрыг нөгөө нэг хагалгаагаар авч болно. Одоо умаа үзүүгийн тайраад савыг нь аваад тий тэгээд хавдрыг ингээ авах боломжтой байсан. За тэгсэн би нөгөө нэг жирэмсэн тэгээд дээрээс нь хавдартай учраас миний би маш юм ядруу байсан. Тэгээд би жирэмсэн багт ингээ миний бүр ингээд хоёр нүд ингээ хонхоогод орцсон. Би ойр орхон төрсөн болохоор л ядраал те ингээд нүд цонхыгоо л те тураал харлаал байгаа юм баг гэж би боддог байсан байхгүй. Тэгсэн чинь тийм биш яг нөө хавдраасаа болоод би айгүйх турсан ингээд царай маань ингээ харлаад те айгүй тийм гундуу тийм царайтай ядруу царайтай. Тэгээ ер нь л айгүй тийм ядруу байсан. Тэгээд сарын дараа одоо төрөөд хүүхдээ төрүүлээд сарын дараа ирээд одоо юу гэдгийг нөгөө умаа үзийг нь тайраад савыг авах ингээ хагалгаагаа хийя. Одоо бие жоохон тэнхрүүлээд тэгээд ирээрээ гэд. За тэгээд би сар гэртээ байж байгаа те хүүхдээ
нэг сартай болонгот нь би хотод дахиж ирээд за тэгээд нөгөө юу яасан Эмра зураг тодсогчтой Эмра зураг авахулсан. За тэгээд тодсогчтой Эмра зураг авахулаад яг хавдар маань хаана байрлалтай байна уу? Тэгээд хэддүгээр шатанда одоо явж гэнэ үү гэд. Тэгсэн чинь миний 2 дугаар шатнаас хавдар маань сарын дотор 3 дугаар шатанд орсон. Хагалгаа хийх ямарч боломжгүй болчихсон. Бараг л ер нь жоохон найдваргүй гэдэг ч юм уу тийм болчихсон. Тэгээд ер нь жоохон хүн чатанда орсон. Найдваргүй жоохон хүн чатанда орчихсон байсан. За тэгээд хаалгаа их боломжгүй болсон. Тэгээд би тухайн үед яг нэг сар гарны хугацаанд юу гэж бодож исэн бэхээр хэдийгээр хавдраа ингээд авахулж байгаа ч гэсэн умаа үзээгээ тариулаад саваа авахуулаад надад ер нь нэг л сэтгэл багтахгүйсэн байхгүй юу. Тэгээд уул энийг ингээд эргэтнээ ингээд өвдсөн ч гэсэн ингээд байлгаж явах юмсан. Ямар нэгэн эргэтэн дутуу байвал бас би ямар нэгэн сөрөг нөлөө байж л таараа гэж юм уу жоохон шаналнгуй байсан л да. Тэгсэн чинь ямар азаарчгүй ямар ч байсан юу яагаагүй. Миний нөгөө хагалгаа хийх шатнаасаа ингээд өнгөрчихсөн байсан. Тэгээд би хагалгаанд орох боломжгүй болсон. За тэгээ эмчнэр юу гэсэн бэ гэхээр за туяа эмчилгээгээр эхлээд эмчилъя. Туяа эмчилгээгээр эмчлээд за тэгээд дараа нь шаардлагатай бол хим эмчилгээнд явъя гэд хэлсэн байгаа. За тэгээд яг одоо саяны ярьсан зүйлээс би яг юу ойлгож авсан бэ гэхээр одоо юу гэдгийг төрөүний тэр эмчийн хандж байгаа хандлагч гэдэг юм уу. Энэ бүгдийг харахтаа хүнд нэг туулах хэвээр даваа одоо юу гэдгийг туулах хэвээр зам байдаг юм байна. За тэгээд одоо юу гэдгийг тэр зүйлд хэрхэн хандж гин үү гэдэг зүйлийг одоо сордог юм шиг байгаа юм тий. Хэрхэн даван туулах нь гэдэг ч юм уу. Тэгээд энэ бол яг миний туулах хэвээр зам байсан. Магадгүй тэр эмч намайг хурцлж өгсөн байх гэж би хардаг. Тэр эмч магадгүй чи өхнө гэж хэлээг бол би амьдрахын төлөө тэмүүлэхгүй байх байсан баг. Тэ зүгээр л хорт хавдрайн тэ одоо миний охин ингээл ингэсэн бол би баг за би одоо өгөх юм байна гээл тэ ингээл баг тэ өгөх юм байна гээл бүр хэцүү байдалд орох байсан баг. Харин тэр эмч надад тэгж хэлснээрээ намайг хурцлсан баг. Би тэгвэл үр хүүхдүүдийнхээ төлөө тэгээ би хайртай хүмүүсийнхээ төлөө амьдрах ёстой юм байна гэж одоо харсан гэх юм уу. Тэгээ тухайн үед бол надад хэцүү байсан. Би ерөөсөө шөнө унтаж чаддаггүй байсан. Тэ надад унтыг гэхээр миний нойр хүрдэггүй байсан. Өөхөх нь ч мэддэхгүй, амьдрах нь ч мэддэхгүй тэ яг ийм зүйлийг харахад надад би унтаж чадахгүй, бараг хоолж хоолоогоор давахгүй тийм байсан. Тэгээд ямар ч байсан өндгөвч сай хагалгаанд оруулъя. Яагаад өндгөвч сай хагалгаанд оруулж байгаа вэ гэхээр нөгөө туяа эмчилгээ хийхээр нэг сав одоо умаатай бүх хэрэгтэнгүүд нь шарагдаж ажиллагаагүй болдог. За тэгэхээр өндгөвчийн дээшээ ингээд сойчих юм бол ядаж өндгөвч нь ажиллаа эмэгтэй хүн залуу хүн учраас өндгөвчийн ингээд дээшээ сой хагалгаанд оруулъя гэд. Тэгээд өндгөвч сой хагалгаанд орсон. Тэрнээс ш би нөгөө нэг саваа ч юм уу умаагаа ч юм уу ахуулахыг тийм хагалгаанд ороогүй байгаа. Тэгээд би одоо яг энэ бичлэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр магадгүй эмч танд яаж хандж гинэ вэ? Тэрүүнд нь гутарч биш харин илүү хурцлагдаарай гэж би хүсэж байна. Өнөөдөр магадгүй та хавдар судлалын эмнэлгээр яваад танд ямар ч ааштай эмч таарсан мэдхгүй сайхан ааштай ч эмч байгаа. Магадгүй зарим эмчнэр нь яг надтай таарсан шиг тийм эмчч байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг бити буруутгаарай. Хэдийгээр энэ хүмүүс тэгж хандсан ч гэсэн өнөөдөр намайг идгээч гэсэн би эрүүл сарвал тэр эмчнэрийн ачаар эрүүл сарвал яг энэ ч ингэж байж байгаа учраас хэн нэгэн хүнийг бас бити буруутгаарай. Тэгээд тэр хүмүүс таныг хурцлж байгаа шүү. Хурцлж байгаа болохоор битгий одоо гомдлоорой. Хэцүү байсан ч гэсэн тэр хүмүүсийн үгийг бас өөртөө хүлээж аваарай гэж би хүсмээрээ. Тэгээд тухайн үедээ надад яг ямар одоо бодол бодож ирсэн бэ гэхээр нэг ийм үг байдаг. Ирээдүй гэж үнэхээр би итгэл найдварч ордоос мартагдахгүй гэдэг нэг ийм мэрэгэн үг байдаг. Тэгээ энэ үг надад
айгүйх бодогдчихсэн. Тэгээд үнэхээр л ирээдүй гэж байгаа. Тэ миний итгэл найдар ортос мартагдахгүй. Тэгээд тийм болохоор би давах хэвээр миний биед одоо юу гэдгийг гадны тэ нэг юм биет орж ирээд урилгагүйгээр ороод ирсэн байх чинь тэ би тэрүүнд ялагдаж биш, харин би тэрнийг ялахын төлөө амьдрах ёстой байна гэдгийг би ойлгосон. Тэгээд одоо миний бичлэгийг үзэж байгаа хүмүүстэй бас хэлэхэд ирээдүй гэж үнэхээр би шүү, итгэл найдар ч ортос хязгаарч мартагдахгүй гэж би хэлж урамшуулмаар байна. За тэгээд урт дараагийн ярих зүйлүүд маань бас урт ингээд бичлэг болох учраас эхний удаадаа ингээд таслаад тэгээд дараа ахаад удахгүй яг дараагийнхаа бичлэгийг оруулъя. Тэгээд дараагийнхаа бичлэгэн дээр би туяа эмчилгээнд одоо туяа эмчилгээнд тасаг твтэж явахдаа тэгээд тэр хордлого ч гэдэг юм уу тэр зүйлээ бас их хэрхэн даван туулсан тухайгаа ярих болно. Тэгээд та нар маань үзэж байгаа хүмүүс маань хэрэгтэй хэн нэгэн хүн байвал бас энэ бичлэгийг те үзүүлээрээ. Тэгээд магадгүй миний бичлэг хэн нэгэн хүнд бас итгэл найдар өгч магадгүй гэж би бодож байна. Тэгээд цааш гэсэн хэрхэн яаж даван туулсан тухайгаа би бичээд оруулах болно. Тэгээд дахин хэлье, ирээдүй гэж би итгэл найдар ч ортос мартагдахгүй шүү.